Монгол Урдугаар сургуулийн өсвөрийн сурвалжлагч бүлэгмээс явуулж буй Podcast for High School podcast-ийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар 12-ийн А ангийн сурагч Хян Намагч маань оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Чамд өнөөдөр мэндийг хүргэе. Бас мөн сонсож байгаа энэхүү подкастыг гарах өдөр сонсох хүмүүст бас өнөөдөр мэндийг хүргэе. За баярлалаа. Хичээл ном ихтэй загвар байгаа үед урилга маань хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Урилга бас явуулсанд үнэхээр их баярлалаа. Бас анх явуулахад нь бүр амар догтлоо. Тэс өөртөө итгэж чадаагүй дахин чадаа байсан шүү дээ. За энэ удаагийн подкастер хоёулаа төгсөх ангийн сурагчдын сэтгэл зүй болон дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая. За. Хамгийн ихний асуулт маань 12 дугаар ангийн хичээр сонио юу вэ? Ямар вэ? Ойр үед. Ер нь бол нэг таатай гэж бол хэлмээр байна. Тийм. Телечэл гэх тийм мэтлэн те бас багшийн даалгаврууд өөр хуваасаа өөр нэмэлт даалгавар гэж ер нь айгүйх завгүй байгаа. Өглөө босоод оройн онцлаа 3-4 хүртэл ер нь даалгавраа нухад сууж байгаа та. За удахгүй хаяанд ирэх хийшийн төгшөлт хэр их байна? Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлээч. Үгээр ер нь илэрхийлэх боломгүй баха. Яагаад тэгэхээр ер нь бол те айгүй хэцүү цаг үе байна. Хичээл хангалт маш муу байгаа. Тэгээд бас ээж дээр яг юу орж ирэх бол яах вэ гэж ер нь бол өдөржин нэг тийм асуултанд борлогдсон л байдалтай байгаа. За одоо ингээд төгсөөд тий 3 жилдээ одоо бараг л сууж чадсангүй шүү дээ сүүлийн 2-3 жил бол коронавитой учраас яг ийм үед ийм зүйлийг би 10 жилдээ хийж үздэг байж дээ, ингэдэг байж дээ гэж бодож исэн зүйлүүд байна уу? Ер нь бол айгүй зөндөө шүү дээ. Тийм нөгөө одоо жишээлбэл эмэгтэй хөлт гэхээр л айгүй даруй төлөв байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьчихдээ шүү дээ. Тэгээ тэрнээс болоод сургууль дээр ер нь бол ингээл айгүй бие зүг авч явах шаардлагатай. Тэгээ даруй төлөв байх хэрэгтэй гэж ер нь боддог гэсэн байхгүй. Гэтэ ер нь бол би сахилахгүй л та. Тэгээ төсвөөсөө юм нь бол тийм доод ангийнхантайгаа болоо дээд ангийнхантай айгүй гоё эвтэй найртай харилцаатай бай гэж айгүйх бодсон. Тэгээ бас дурсамж их бүтээдэг байж гэж бодсон. Тийм одоо болохоор ингээд манай ээж ер нь 10 жилийн дунд айгүй тартай. Хаа ингээл 10 жилийн дунд тавихаар ингээл сургууль бодогдол, ангийнхан бодогдол одоо ер нь айгүй тийм гонигтай байгаа. Яг сургууль дээр байгаа тэр хамгийн хөвгчлөлтэй хизээж мартагдамгүй үйл явдлуудаас хуваалцаач. Тийм юм гэвэл айгүй ихтэй одоо жишээлх юм бол 9-р ингээд шинэ жилээр гала тоглолтод бүжгэлжсэн. Нөгөө ангийнхаа 3-4 охинтой нийлээд тэгээд тэр энэ бол бүр айгүй тийм сүүлд бодоход айгүй амар тухайн үед бол юу ч бодоагүй. Яг сүүлд бодохны айсан шалтгаан гэх юм бол бид нэр яг 5 охин бүжгэлэхдээ CL-ийн Hello Beach дээр бүжгэлсэн байхгүй юу? Тэгэнгүүт л яг 100 ангийнхан дээр 7-8 дугаар ангийнхан дээр орсон чинь англи хэлний 2-3 багш байсан. Тэр багш нарын өдөөс Hello Beach гээд бүжгэлж захта тухайн үед юу ч бодоагүй гэсэндээ сүүлдээ яг ботгоод айгүй айсан. Яг багш нарын юу гэж бодсон бол яасан бол гэж яг тэр айгүй мартагдахааргүй. За таны хувьд сургуулийн дүрмийг хэр их зөрчдөг вэ? Би ч нь бол амар зөрчдөг хүн шүү дээ. Гэхдээ бол яг дөрөв төвчсний хувьд гэх юм бол би 10 дугаар ангиасаа ер нь форм айгүй жиг дөмсч эхэлсэн байгаа. Тэгээд бас дээрэс нь нөгөө сургууль дээр ер нь бол нүрээ будаж болохгүй гэх тиймэрхүү шаардлага тавьдаг шүү дээ. Би болохоор нүрээ будахгүй байж ер нь яагаад ч чаддгүй юм аа. Нэг тийм. Яаж ч хоцорж исэн, яаж ч өглөө унтсан, нэг хальцч болтгоо нүрээ будаад гарчдаг. Тэгээд ер нь бол том дүрмүүдийг их зөрчдөг байхаа. За өсвөрийн цагдаагаас шаардлага авч ирсэн үеийн талаар үгүй ер нь бол шаардлага нэг ангиасаа нэг гараад дээдгүй болохоор нэг анзаарч байгаагүй байх гэх юм уу. Тийм. Тэгээд нөгөө нэг ангид орж ирэхээр ангийн багш нүүрний бүдэг чинь ийм байна, өсд ийм байна гэх шаардлага тавина л та. Тэр шаардлагыг тэр даруйд нь биелүүлээд 0 орж будгаа айлах, үсээ боох гэх мэтчний ер нь бол тэр дорн шаардлагыг хангадаг байгаа. За одоо таны 10 жилийн амьдралын тэг хамгийн тийм мартагдамгүй тэг одоо ингээл 10 жилээ төгсмөргүй байна гэж тийм хоргодож үлддэг зүйлүүд байна уу? Ер нь бол байгаа. Тийм нэг гэх юм бол ангийнхан маань
Тэгээд ангийнхнаас гадна сургуулийн хүүхдүүд, сургуулийн орчин тойрон багш нар гээд ерөн сэтгэлд айгу тод үлдсэн болохоор ер нь 10 жилээ төгсмөөргүй л санагдаад байгаа шүү дээ. За таны ширээний найзтай нэг юм бэ? Ширээний найзтай хандаж үг хэлээч. Тийм, ерөнхийдөө нөгөө Facebook дээр их пост явдаг л та. Одоо жишээлбэл ширээн саяхан нэг мем гарсан шүү дээ, ширээний мал зал гэж. Тэгээ би яг тийм мем хийхээр миний хажууд ер нь бол ямар ч хамаагүй хүүхдэрээ суучдаг байхгүй юу. Тэгээ дуртай нэрээр суучдаг болохоор яг тийм тогтсон ширээний хамтрагч бол ерөөсөө байдгүй. Гэтэ сүүлд яг карантинлахаас өмнө 12 дугаар ангид ороод мөнгөчин гэдэг охинтой суусан байгаа. Тэгээд айгүй санаа нийлдэг, чадахгүй зүйлээр тусалдаг. Тэгээ айгүй мундаг хичээнгүй охин байдаг. Тэгээд их талархаж явдаг шүү гэдгийг энэ далиндуулаад хэлмээр байна. За ширээний найзтайгаа хэр их сахилгагуутдаг байсан вэ? Сахилгагуутдаг гэхээс илүү битээр чи нэг хөгшөө эмгэн суудсан юм шиг л байдсан шүү дээ. Одоо жишээлх юм бол хоёулаа гэрээсээ ингээд аягаа авчирсан. Тэгээд би цүнхнээсээ ингээд миний цүнх чинь ер нь бол жижиг оврын төс шиг байдаг байхгүй юу? Ингээд битэнж гарч ирэн, цайж гарч ирэн, тэгээ юм гарч ирдэг. Тэгэл одоо сүүлд их засалгаантай болсноос хойш гэл ус буслагчдаа усаа гэл усаа буслагчаал хоёулаа цүнхнээсээ цайгаа гаргаж ирээл найруулж угаал. Тэгэл буу халаа суучдаг, өчөөдөг тэгсэн ингэсэн миний сэтгэл санаа жоохон ийм байна, тийм байна гэл. Ер нь айгу илэн далангуй ярилцдаг. Тийм хөгжин хоёр эмгэнэл гэж хэлж болно даа гэхгүй. Нийтэд багш нараас тэгж зэгэндэхтэй ингээл өстө голдож байгаа халуун цогтой цаа аваад ирээ тавьчих уу гэдэг амар их зэгэндэг байсан. Яг тэр санаанд орчлоо. Харин тийм тэгээ бид хоёр ч баг тэрийг боддоор нь харуулдаг байсан шүү дээ. Тэгээ багш нар орж ирэл наа аяг маяга далтий гэж хэлдэг юм бол заа гэж далтий жил гарч явсан гот нь буцаж цаагаа гаргаж ирж буугаал. Энэ ширээний найзаас гадна дотны найзтайгаа чөлөө цагаараа мөн хичээл тарсны дараа хамгийн их хийдэг зүйлс нь юу вэ? Хичээл тарсны дараа гэх юм бол би ер нь бол ойр хэдэн жил айгу хичээл тараал айгу завгүй болсон. Ар гэрийн асуудалд ажлаас шалтгаалаад тэгээд хичээл тараад гэх юм бол ер нь манай найзууд гэсэндээ өөртөө айгу спортлог тэгээ айгу хичээнгүй болохоор тал тийшээ ингээд өөртөөхөө хэрэгтэй зүйлрэг явцдаг болохоор хичээл тараад ер нь хийдэг юм байхгүй мэнэ. Одоо жоохон хичээл сургуультай холбогдолтой теле болон захин хичээлийн талаар ярилцъя. За таны хамгийн дуртай хичээл тань юу вэ? Миний хамгийн дуртай хичээл гэх юм бол нэгт би сайн биш хэрнээ ерөнхийдөө бол математикт айгүйх дуртай. Тэгээд монголчтэй бүр айгүйх дуртай. Тийм тэгээд англи хэлтэй бас айгүй дуртай. Тэгээ бас нөгөө хүн болгоны дуртай хичээлээд штэ. Жишээлбэл дунд ангид ахаад дуу хөгжим гээл, скол, биеийн тамир гээл. Тэгээ ер нь тиймэрхүү хичээлүүдээ бас дуртай. Одоо нөгөө 12 дугаар ангийнхан Яш мэш төгөөд айгу хэцүү ачаалттай байгаах. Яг энэ үед теле болын захин хичээл орж эхэллээ. Теле хичээлийн үр дүн танд хэр их мэдрэгдэж байна? Теле хичээлийн үр дүн гэх юм бол яг нөгөө яг Яш хичээл ер нь төлхөө анхаарч байгаа. Тэгээ бусад яг туслах хичээлүүдийн теле хичээлэг болохоор хальт гэс хараал хэрэгтэй зүйлэн хичээл ер нь их анхааралгүй хийж байгаа байх. Гэтэ яг нөгөө яг бичиж байгаа хацтай яг хэрэгтэй гэсэн үеэ зүйлээ ер нь бол цээжилчдэг. Тийм. Тэгээд ер нь бол айгу нэг тийм хизүүд гэхэд тайшин, гойд гэхэд тайшин нэг тиймэрхүү л юм да. За теле хичээлээс сонцлогтойгоор захин хичээл нийтээр орж эхлэхэд танд ямар санагдсан бэ? Анхны сэтгэгдэл ер нь бол тийм ч таатай байгаагүй гэх юм уу. 11-р ангитай бол нэг би теле хичээлд анхаарахгүй байжгаад нэг сүүлээсээ бүр төлхөө анхаарч эхэлсэн. Багш нар жоохон ихээл тэгэнгүүт жоохон хайнга явцсан. Тэгээд яг тэр хайнга явсны үр ашиг нь одоо ер нь 10 дугаар 12 дугаар ангид гарч ирж байгаа. Тэгээд бас жоохон харамсалтай байгаа. Яг 11-р ангитай хичээлээ хийж явахгүй явдаа, ер нь тэддээ хийж явахгүй явдаа гэсэн харамсал агай их төрж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол анхааралгүй байснаас үүдээд ер нь бол үр дагавар нь айгүй их байдаг юм билээ. Муу үр дагавар гэх юм уу? Тэгээ одоо жишээлх юм бол 12 дугаар ангиуд чинь
11-р ангийн хичээл хагас дутуу, 12-ийн хичээл нь бүр хагас дутуугийн дутуу байгаа шүү дээ. Тийм тэгээд ерөөхдөө бол цахим хичээл орж эхлэхэд одоо яандаа л гэж бодож байсан ойлгох болов яах бол өөрөөр багш нарыгаа өөрөөр арга барилтай байгаа. За ямар ч байсан би өөрийнхөө аргаар зааж байгаа зүйлийг өөртөө тусгаж аваад хичээх ёстой л гэх тийм дүгнэлт өөртөө гаргасан да. Өдрийн 24 цагийн одоо теле хичээл болон мөн бас бус хичээллүүд дээр хэрэг цагийг зарцуулж ачаалттай суралцж байна. За ерөнхийдөө бол за нөгөө нэг карантин хийснээс хойш би ер нь бол их сайн унтж байгаа. Тийм нөгөө өд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрнэ гэдг нь ерөнхийдөө бодож байгаа. Гэтэ тэгээд босонгуулаа ерөнхийдөө бол нэг хамгийн цалал 12 гэж босоод гэр зургийн ажил инээд хэрэг гэж явж байгаа. Өдрийн 3 цагаас оройны 2-3 цаг хүртэл ерөнхийдөө бол яг тасралтгүй сууж хичээл хийж байгаа. За теле хичээл орж байгаа цар тахлын яг энэ үед хүүхдүүд аюу амралт юм шиг үл хайхраад байгаа үзэгдэл маш их харагдчихээн. Үүний талаар та яг өд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрнэ гэдг нь ерөнхийдөө бодож байгаа. Гэтэ тэгээд босонгуулаа ерөнхийдөө бол нэг хамгийн цалал 12 гэж босоод гэр зургийн ажил инээд хэрэг гэж явж байгаа. Өдрийн 3 цагаас оройны 2-3 цаг хүртэл ерөнхийдөө бол яг тасралтгүй сууж хичээл хийж байгаа. За теле хичээл орж байгаа цар тахлын яг энэ үед хүүхдүүд аюу амралт юм шиг үл хайхраад байгаа үзэгдэл маш их харагдчихээн. Үүний талаар та яг юу гэж бодож байна вэ? Тийм ерөнхийдөө бол хайнга байдал аюу ажиглагдж байгаа. Гэхдээ яг юмыг гаднаас нь дүгнэж болохгүй гэдэг шиг тий. Яг за энэ хүүхд бас бэлдэж байгаа бах гэсэн өнцгөөс нь бас ер нь харж үзэж байгаа. За ингээд өөртөө бас чөлөө цаа гаргаад давхар хичээлээ хийж байгаа байх гээд хослуулаад явж байгаа мундаг бах гэсэн үүднээс нь ер нь харж үзэж байгаа. Яг ч тийм хайнга хүүхд гэж ер нь бодогдох хүн байдаг юм да. Тийм. Гэтэ яг хав назгарж байгаа хүүхдүүд бас байгаа л хальтаа гэхдээ яг дараа харамсахгүй тулд одооноос яг өөрийнхөө чөлөөт цаг, сурах цагаа зохицуулаад яваарай л гэж хэлмээр. За баярлалаа. Таны гоо сайхны ертөнцөөр одоо хамтдаа ажиллагаа таны ер нь өөрөө боддог гэж манай сургуулийн мэдэх байхаа. Тэгээд таны арьс арчилгаанаас эхлэе. Та арьсаа хэрхэн арчилдаг вэ? За би ерөнхийдөө бол би ерөнхийдөө 9 дугаар ангиасаа нүрэ бодож эхэлсэн. Гэхдээ яг 9 дугаар ангиасаа нууцаар гэх юм уу. Тэгээд 10 дугаар ангидаа тэгж нууцаар будж байгаад 11 дугаар ангиасаа өөрөө ажил хийгээд нүүр будгаа аваад ээжтэйгээ ярилцаад тэгж бодож эхэлсэн байгаа. Тэгээд яг арьс арчилгаанаас гэх юм бол нүүрэндээ би өөрөө нэг юм хэрэглээд байдгүй. Ерөнхийдөө мэдээж усаар цэвэрлэнэ. Тэгээд усаар цэвэрлснийхаа дараагаар маска тавиад одоо жишээлбэл яг арьсандаа тохирох чийгчүүлэх маска тавьсныхаа дараагаар мөсөөрсөн арчдаг байгаа. Тэгээд яг энэ 3 шаттай л өөрийнхөө арьсыг арчилдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн дотроос одоо нүүрний буудаг эмэгтэйнүүд хамгийн чухал суурь олж өгдөг. Үүнийг хэрхэн сонгож хаанаас авдаг вэ? Би ерөнхийдөө нөгөө гоо сайхны худалдааны зөвлөх хийжсэн утгаараа яг өөртөө хэрэгтэй зүйлээ олоод авчдаг. Тэгээ яг хүмүүс болохоор ингэдэм яг ажил хийж байгаа явцад анхаарал татсан зүйл гэх юм бол өөрийнхөө арьсанд тохирохгүй зүгээр яг альтайхан харагдсан зүйлээ сонгоод авчдаг. Яг гадаад үзмжээс нь шалтгаалаад одоо жишээлбэл өөрийнх нь арьсанд тохирохгүй хуурай арьстай хүн байх юм бол холимог арьсны бүтээгдэхүүн сонирхоод авах жишээ нэ тий. Тэгээд яг өөрийнхөө арьсанд тохирсон зүйлээ авахын тулд эхлээд арьсаа онцлуулах хэрэгтэй. Эмзэг арьстай юу, холимог арьстай юу тий. Тэгээд бас дээрэс нь хэрвээ тухайн хүн Т-зоноор тослогддог гэхээр Т-зоноор тослогдно гэхээр чинь одоо дув хамраар тослогдно гэсэн үг байхгүй юу? Энэ хэсгээрээ тослогдоод бусад хэсгээрээ хуурай байх юм бол хоёр өөр бүтээгдэхүүн хослуулан хэрэглэх хэрэгтэй. Тослогддог хэсгээрээ холимог арьсны одоо хуурай арьстай хэсгээрээ хуурай арьсны гэх мэтчлэн октод ерөөхдөө бол энийг анзаарахгүйгээр зүгээр шууд суур одоо кремнээс хамгаалсан праймер
бейс хоёроо хэрэглэхгүйгээр бас шууд кремээ тавих тохиолдол байдаг байхгүй юу? Энэ нь болохоор арьсанд бүр айгүй хор нөлөө үзүүлдэг. Бас дээрэс нь хурдан хөгжлөлт явуулна. Тийм крем пудрын хордлогонд орно, хүчилттэй болно гэх мэт асуудал айгүй зөндөө таардаг. Тийм учраас яг нүрээ буддаг, нүрээ будаж эхлэж байгаа хүмүүс байх юм бол мэдээж цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй, бүтээгдэхүүнээ сайн сонгох хэрэгтэй, бүтээгдэхүүнээ сонгохын тулд судлах хэрэгтэй, бас арьсны тийм судалгаа одоо тиймэрхүү онцлогоонд орох хэрэгтэй. За таны хувьд анх яаж нүрээ будаж сурсан бэ? Анх нүрээ будаж сурсан гэх юм бол их сонирхолтой шүү дээ. Нэг зүгээр л ээжийн будаж байгааг харахаар их сонирхолтой харагддаг байсан байхгүй юу? Тэгээ жоохон бахтаас анагийн будах тэр арга барил нь айгүй таалагдаад. Тэгэл нэг өдөр ээжийг ажилдаа явсныхан дараа будгаар нь будаж үзье. Тэгээд айгүй таалагдаад арьс айгүй гоё өнгө ороод цаанаасаа нэг хөөрхөн санагдаад байгаа юм шиг санагдаад. Тэгэл аяанда YouTube-ийн бичлэг ухаж үзсэн, Instagram-аар ингээд будаж байгаа тийм бичлэг үзсэн. Тэгж аваад явцдаа будаж сурсан. Гэхдээ яг ч одоо бас будаж сурсан гэхээр бас эргэлзээтэй. Тийм одоо манай сургуулийн хүүхдүүд бас ямар муухай будцیں, зузаан будцیں гэж бас харах үе байдаг л баг л та. Тэгээ одооноос бас суралцаад явж байгаа шүү. За гой сайхны ертөнцөөс гадна таны өдөр тутмын амьдралыг сонсогчдод маань илүү сонирхож авах гэж би бодож байна. Тэгээд хамгийн ихний асуултаараа таны хувьд Instagram-а хамгийн гоё хөгжүүлдэг хүн хэн бэ? Instagram-а хамгийн гоё хөгжүүлдэг хүн гэх юм бол за яг тулгамтаар ерөөсөө орж ирдэг юм байна. Гэхдээ Монголын нөгөө нэг Бадам Кимха гэдэг ихч байдаг шүү дээ. Гэхдээ Instagram нэр нь болохоор Mrs. Gold гэлөө. Тэр ихч байгаа. Тэр ихч айгүй таалагддаг. Тийм Лила. Лайла гэлөө. Тийм айгүй өөртөө ихтэй, тийм айгүй өөрийнхөөрөө бас эмэгтэй хүнээс сул талыг харуулж чаддаг. Хэрнээ тэр сул тал нь өөрийнх нь сул тал биш хүчрэх байдал болж харагддаг. Айгүй тийм гоё ихч. Өөр бас гэх юм бол Монголын яг Монголоосоо дурдах юм бол надад модель хэн таалагддаг байгаа. Нөө ангуу би хэсэгтэй болохоор ангуучийн дүү гэж андуурдаг байсан. Тэгсэн чинь бишээсэн л та. Намун билүү. Одоо би яг Instagram нэрийг сандгүй. Тэгэхдээ ерөнхийдөө бол яг анхаарч чадах юм, яг анзаараад ухаж ойлгож чадах юм бол хүн болгонд ер нь Instagram-а гоё хөтөлдөг юм шиг санагдав. Болгоны амьдрал өөр, харах үнцэг өөр, тэгээ амьдралын ингээ хөвшил ондоо. Тэгээд яг тэр ч утгаараа Instagram хөтлөлтөн ч гэсэн бас хүн болгоны хайдал байхгүй. Тийм болохоор яг хүн болгоных яг өөрөөр өнцгөөс өөрөөр онцлогтой. Тийм болохоор яг тэр гоё, энэ гоё гэхэд бас хэцүү. За хамгийн их ашигладаг платформоор Instagram-ыг дурдсан. Story үзэлт зургийн хандалт хийх байдаг бай таны хувьд. Story үзэлт хандалт гэх юм болов ерөнхийдөө нэг хийх байдгүй. За би одоо жишээлбэл Instagram дээр 3400 хавцаа байна уу дагагчтай. Тэгээ энэ дагагчаас хамгийн дээд нь яг 930 үзчихсэн. Түүнээс бол яг өдөртөө бол нэг 500 орчим хүн л story үздэг баха. Тэрийг нэг анзаарч байгаагүй мэнэ. Тэгээ 530 хүн гэдэг бол нэр үнэхээр чамлахааргүй их тоо. За дараагийн асуултанд орцгоё. Таны үлгэр дуурайл авч танд мотивашн өгдөг хүн хэн бэ? Үлгэр дуурайл авч мотивашн өгдөг хүн гэх юм бол за мэдээж манай гэр бүл байгаа. Гэр бүлээс илүүтэй манай эмээ мань байгаа. Эмээ бол бүх юмн дээр намайг дэмждэг. Чадахгүй мэдхгүй байсан ч гэсэндээ өө чи чадна, минийхөө чадна, минийхөө ингэр, минийхөө ирээдүйд тэгдэг байхгүй юу гэж бүгдийг ингээд айгүй гоё уцадлаж тайлбарлаж өгдөг. Тэр нь ч яг миний толгойд одоо сэтгэл одоо шууд орж чаддаг гэх юм уу. Тэгээ бас дээрэс нь манай эгчнэр байгаа. Манай эгчнэр бол айгүй мундаг хүмүүс байдаг. Зүгээр байж байгаа байдал нь хүртэл надад тийм ингээх ёстой юм байна гэсэн нэг бодол сэтгэл төрүүлж чаддаг. Ер нь орчин тойрны бүх хүмүүс ер нь бол бас авахын аваад гээхийн гээгээд те бүх хүнээс ер нь тийм мотивашн авч чаддаг юм уу да. Яг тантай адилхан танаас мотивашн авч тэгээд таныг харж
явдаг охтууд маш их байдаг байх. За тэднэрт зориулж биеэ хэрхэн зөв авч явах вэ тийм үү те. Тэр тал дээр бяцхан зөвлөгөө өгөөч. За тэр тал дээр гэх юм бол за ерөнхийдөө бол өөртөө ихтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Бусдыг бити даган дуурайгаарай. Яагаад гэхээр чи бол цор ганц хүн шүү дээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэн цор ганц. Заавал нэгнийгээ дуурайх албагүй, нэгэнтэйгээ адилхан байх албагүй. Тэгээд өөр охтууд ингээд хөөхөн байж болно тий. Тэгээд тэдэртэй бити өөрийгөө харьцуулаарай. Чи тэдрээс илүү үзэсгэлэнтэй хөөхөн гэдгийг хэлмээр байна. Одоо жишээлх юм бол Instagram дээр яг харагддаг байхгүй юу? Тэгээд яаж тань шиг хөөхөн болох вэ? Таастай хөөх юм аа. Нөө чи ч гэсэн хөөхөн. Яагаад гэхээр ингээд Instagram ч бодит амьдрал биш шүү дээ. Тэгээ яг бодит зүйлтэй өөрийгөө харьцуулахгүй бодит бус тийм хийсвэр зүйлтэй өөрийгөө харьцуулаад итгэлгүй болоод дотроо өвгөж эхэлчихдэг. Тийм болохоор өөртөө нэгт итгэлтэй хүчрэхэг тэгээ бас нурууц их бардан байгаарай гэж хэлмээр. За одоо баг зэрэг хувийн асуулт руу орцгоо. Танд краш байгаа юу? Надад краш зөрөгтэйгээр нэрийг хэлж чадах уу? За краш гэсэн чинь надад бол шууд толгой дотор манай Кидрами хөрх ах нар орж ирж байна. Тэгээ яг бодит краш гэдэг юм бол байгаа. Дүрслээд нэрийг нь хэлээч. Нөгөө яг дүрслээд хэлэх гэсэн чинь нөгөө хошин шог дээр гардаг штэ. Нөгөө үүлэн үстэй нөгөө нэг дуу байгаад идэв штэ. Үүлэн үстэй ямар сурмагтай гэдэг гэлээ. Ер нь тэгмээр санагдаж байна. Гэтэ ерөнхийдөө бол айгүй мундаг хичээнгөө хөгтөдөг. Тийм нэг айгүй өөртөө арчаатай цэмбгэр тэгээ байгаа байдал нь айгүй хөөрхөн игдүүтэй. Одоо жинхэнэ гооцглон дээр нөгөө нэг Жугёны их чинь найз залуугаа жүржихэн минийдэр гэлтэгдэн штэ. Яг тэрийг өхөөрдмөр санагдаад байна. Та нэг зөрөгтэйгээр нэг гоё часидл нэрийг хэлээч. Часидл нэрийг хэлье гэхээр бас зориг дутчих шүү. Нэг маань байгаа. Дүрслээд нэрийг нь хэлээч. Нөгөө яг дүрслээд хэлэх гэсэн чинь нөгөө хошин шог дээр гардаг штэ. Нөгөө үүлэн үстэй нөгөө нэг дуу байгаад идэв штэ. Үүлэн үстэй ямар сурмагтай гэдэг гэлээ. Ер нь тэгмээр санагдаж байна. Гэтэ ерөнхийдөө бол айгүй мундаг хичээнгөө хөгтөдөг. Тийм нэг айгүй өөртөө арчаатай цэмбгэр тэгээ байгаа байдал нь айгүй хөөрхөн игдүүтэй. Одоо жинхэнэ гооцглон дээр нөгөө нэг Жугёны их чинь найз залуугаа жүржихэн минийдэр гэлтэгдэн штэ. Яг тэрийг өхөөрдмөр санагдаад байна. Та нэг зөрөгтэйгээр нэг гоё часидл нэрийг хэлээч. Часидл нэрийг хэлье гэхээр бас зориг дутчих шүү. За ингээд сонсоод бас миний сэтгэлийг хүлээж авах юм болов гэдэг. Миний сэтгэлийг хүлээж авахгүй баха бас гэхгүй. Гэтэ ер нь бол краш байхдаа л зүгээр байх гэж боддоо шүү дээ. За краш хотол зүгээр. За та ийм хөөрхөн би бол таны хувьд бол айгүй хөөрхөн гэж боддог. Тийм мэдээж найз хөвгөн байгаах тийм үү? Хөөрхөн гэж бодсонд нь үнэхээр баярлалаа. Гэхдээ нөгөө нэг найз залуу байхгүй одоогор. За хэрэг байхгүй бол таныг харж явдаг өвгүүдээс хэр их чат мессеж ирдэг вэ? Ерөнхийдөө бол ирдэг л дээ. Гэхдээ ерөөсөө одоо жишээлх юм бол бардам зан гэх юм уу да. Бардам үн цэнтэй байдлаа хадгал үлдэхийн тулд нөгөө нэг битсэн болгонд руу хариу өгөөд байдгүй гэх юм уу. Тийм. Одоо гэхдээ жишээлх юм бол октоодод их ажиглагддаг байхгүй юу? Жишээлбэл яг надад тохиолдсон зүйл. За яг би дахиад Instagram дээр жишээ авах гэж байна. Ингээд над руу ингээд битж байгаа чат реквестүүдээ ингээд шалгах гээд ерөнхийдөө бол одоо жишээл бид нар нэг шоглож ярьдаг шүү дээ. Адууны профайлтай ахнаар, хөргөний профайлтай ахнаар гэл.
Тиймэрхүү ах нар айгүй их бичдэг. Тэгээд яг профайл руу н ороод харах юм бол гэр бүлтэй, хүүхдтэйгээ хамт ахуулсан зураг, их нэртэйгээ хамт ахуулсан зургаа ингээд постлсан хэрний хай хөөрхнөө, уулзын учрыг тиймэрхүүнүүд айгүй их ирдэг. Тэр нь айгүй дарамттай санагддаг. Нэг айц хүчтэй. Тийм. Тэгээ одоо энэ подкастыг хэрвээ сонсож байгаа тиймэрхүү ах нар байх юм бол болоорой гэж хэлмээр байна. Тийм, болоорой тий. Харин тийм. Насандаа л ах хэрэгтэй. Яг ерөнхийдөө бол яг иймэрхүү зүйл тохиолддог охтууд маш их байдаг байх. За анхны үнсэлтэд хэнд өгч байсан бэ? Хэдэн настай өгч байсан бэ? Вау, ямар амар асуулт вэ? За анхны үнсэлт гэх юм бол 9 дугаар ангитаа гэхээр хэдэн настай юм бэ? 19-с 3 гэхээр 16 настай да анхны үнсэлтээ өгчээжээ. Хинд юм болоо? За яг тэр хүнийг дуртах бас хэцүү маа. Манай сургууль мөн үү? Монгол 3 дугаар сургуулийн. Тийм, манай сургууль ерхэд бол. За подкаст маань ерөнхийдөө өндөрлөхөд бараг бэлэн болжээ. Сүүлийн ихтэй асуултаараа дуусгая гэж бодлоо. За. Монгол 3 дугаар сургуулийн юу нь хамгийн их бест санагддаг вэ? Сонсогчдтой хуваалцаач. За манай сургуулийн хамгийн яг бест санагддаг зүйл гэх юм бол орчин, яг сургуулийн бүтэц гэх юм уу? Тийм одоо тэр коридор байна. Яг тэр доторх амралтын хэсэг байна. Үзэмж нь айгүй гоё. Тэгээ бас дээрэс нь нэг хэдэн жилийн өмнө од болж исэн баха. Манай сауста будаа. Тийм сауста будаа маань, хөл бөмбөгийн талбай маань, тийм гуанз маань, ер нь бүгдээрээ л гоё юм да. Дуртад дуусахгүй ах шиг байна. Харин За энэ хүү подкастын маань Монгол 3 дугаар сургуулийн сурагчид болон багш нар маань бүгд сонсож байгаа. Та энэ хүү подкастээр дамжуулан хамгийн хайртай багш нартаа сэтгэлийн үг хэлгээгээч. Хамгийн хайртай багш нартаа гэх юм бол мэдээж ангийн багштай их талархдаг. Тэгээд ангийн багш маань тэгээд математикийн бямд орж багш маань нас сургуулхан бүгд мэдэх байх айгуу чадныг маань одоо жижиг Бацдаг багш гэдэг нэрээр мэдэх байхаа. Тэгээ Бацдаг багш маань байна. Тийм тэгээ бас Алтан гэрэл багшигаа дурдмаар байна. Тийм тамирын одоо волейболын секцийг удирдах явдаг багш. Ерөнхийдөө бол волейболын спортыг сонирхоод Алтан гэрэл багш их тус болсон. Бас нөгөө нэг мэдгүй чадахгүй зүйлийг минь зааж өгөөд доороос хэрхэн авах, дээрээс авах, дамжуулах тэгээл тийм давуулах тэр мэтчлэн зүйлүүдийг аяг зааж өгөөл тусалсан. Тэгээ энэ багш нартаа үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд ярьсан чинь нулимс цэлгэн шүү дээ. Мэдээж манай сургуулийн маань багш нар бүгдээрээ маш мундаг. Бүх сурагчид маань багш нартай бүгдээрээ хайртай байдаг байх гэж найдаж байна. За энэ удаагийн подкаст энэ хүү дуслаа. Та дараагийн дугаартай хамт гараа. Podcast for High School байлаа. Баяртай. За баярлалаа, баяртай.